Гол асуудал бол мэдээж Евразийн энэ худалдааны төр гэрээ байгуулагдсантай холбоотойгоор дараагийн техникийн асуудал буюу энэ гэрээг гардан гүйцэтгэгч нь бол бизнесүүд. Тийм учраас бол их өргөн бүр түн дээрсэн байна. Оршин холбооны ус гэхэд бол 18-аас 50% гайлын татвартай байсан манай бүтээгдэхүүнүүд энэ маань одоо тэглэж байгаа 367 бүтээгдэхүүнээр нэгсэндээ бол энэ зах зээл рүү biz 40 жилийн дараа орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр хилнээс авахуулаад стандарт бүх юм шинээр хийгдэж байна. Энэ дээр бол ялангуяа Орос улбаны талаас бол маш идэвхтэй оролцож байна. Бүх өөрийнхөө институтийн хэмжээнд мөн түнчлэн одоо өөрийн агентлагууд байгаа. Одоо жишээ нь экспортын агентлаг ч юм уу институт энэ худалдааны техникаас хадаад энэ орон зайг бол хамтдаа ашиглая, харилцан ашигтай бай гэдэг дээр бол зөв шийдэл гарч байна. Бүх мэдээллүүдээ хурдан солилцоод танхим хоорондын институт хоорондын энэ давхих замыг бол хурдан чөлөөлж өгөө гэдэг дээр бол тохиролцоонд хүрж байгаа. Энэ бол их давуу талтай.